Бид анх үржүүлэх ба хуваах үйлдэл үзэж байхад эдгээр нь уруу хамааралтай гэдгийг харсан. Үнийг өөр замаар тайлбарлая. Жишээ нь 2-ыг үржих нь 4 гэдэг нь 2-той 4 хэсэг байна гэсэн үг. Энэ бол 2-той 1 хэсэг, 2-той 2 хэсэг, 2-той 3 хэсэг, 2-той 4 хэсэг. Бид үүнийг өмнөх бичлэгүүдэд 8-тай тэнцүү гэдгийг гаргасан. Бид хуваах үйлдэлийн хувьд адил зүйл хийж болно. 8 зүйл байна. Тэгэхээр 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. Энэ дээр 8 гэж бичих хэрэгтэй. Эндээс бид үүнийг 4 хэсэг, 4 тэнцүү хэсэг болгон хуваая. Тэгэхээр энэ 1-р хэсэг, энэ 2-р хэсэг, 3-р хэсэг, 4-р хэсэг. Үүнийг харвал 8-ыг бид 4 тэнцүү хэсэгт хуваасан байна. Хэсэг бүр нь 2 зүйлтэй байна. За тэгэхээр эндээс ямар хамааралтайг харж байгаах? 2-ыг үржих нь 4 тэнцүү 8, 8-ыг хуваах нь 4 нь 2-той тэнцүү. Хэрвээ 8-ыг 2-т хуваавал 4 болно. Хэрвээ ямар нэгэн тоог өөр нэг тоогоор үржүүлвэл тэрэнд хэдгээрийн үржүүртэй тэнцүү байна. Үүнийг 2 тооныхоо аль нэгт нь хуваавал нөгөө тоо нь гарна. Энэ санаа энгийн бутархаанд бас хэрэглэгдэнэ. Энэ нь бутархаан утгыг илүү тодруулна. Жишээ нь 3-1-ээс эхлэе. Үнийг 3-аар үржүүлэх гэж байгаа гэж үзье. Үүнийг 2 аргаар тооцоолох боломжтой. Энд диаграм зуръя. Энд байх дүрс нь нэг бүхлийг илэрхийлж байгаа. Үүний 3-1 хэсгийг будъя. Энэ нь 3-1. 3-аар үржүүлж байгаа. Иймд бид 3-1-ийг 3 дахин авна. Өөр аргаар бодвол 3-1 дээр нэмэх нь 3-1, нэмэх нь 3-1. Энэ бол эхний 3-1, хоёр дахь 3-1, гурав дахь 3-1. Инхээр нэг бүхэл зүйл болно. 3-ны 3 буюу 1 юм. Энэ нь тэнцүү 1. Энэхүү санааг ашиглаарай. 3-ны 1-ийг үржих нь 3 нь тэнцүү 1 байна. Тиймээс энэ нь 1-ийг хуваах нь 3 нь 3-ны 1 байх ёстой гэсэн үг. Үүнийг бутархаа ашиглан тооцоолж үзье. Эхлээд бутархаа учир нэг бүхэл зүйл байх хэрэгтэй. Нэг бүхэл зүйл энд байна. 8-ыг 4 тэнцүү хэсэг болгон хуваасантай төсдөөгөөр үүнийг 3 тэнцүү хэсэгт хуваана. Иймээс үүнийг 3 тэнцүү хэсэгт хуваая. Эдгээр хэсгүүдийн хэмжээ нь ижил байгаа учраас 3-ны 1 байх юм. Энэ нь нэг сонирхолтой асуултанд хүргэх бах. 1 нь хүртвэр, 3 нь хуваар байна. Энэ тэнцүү хүртвэрийг хуваах нь хуваар гэж бичигдсэн байна. 3-ны 1 нь 1-ийг хуваах нь 3-тай адил зүйл юм. Энэ бутархаа нь үргэлж үнэн байх уу? Ижил жишээн дээр ажиллаж үзье. Өөр бутархаа авъя. 4-ний 3-ыг авч 4-өөр үржүүлье. Үржих нь 4 байна. Дахин нэг харцгаая. 4-ний 1-ийг зурж харъя. Өөр өнгөөр тэмдэглэе. Энэ хэсэгт тэмдэглэе. Нэг бүхэл зүйл байна. Үнийг 4 тэнцүү хэсэгт хуваах ёстой. 4 тэнцүү хэсэгт хуваалаа. Үржүүлж байгаа учраас бид үүнийг хуулаад дахин байршуулъя. Хууллаа. За 4-ний 3-ыг нь авч үзье. Үүнийг яг тэнцүү зураагүй байна. Тэнцүү зурхыг хичээе. 4 тэнцүү хэсэгт хуваая. За одоо тэнцүү харагдаж байна. Үүнийг 4 тэнцүү хэсэгт хуваах гэж хичээж байна. Нэг удаа хулж тавья. Үүнийгээ бид дараа нь хэрэглэнэ. 4-ний 3 нь энд 4 тэнцүү хэсэг байна. 4-ний 3 нь үүний 3 нь байна. 1, 2, 3. Үүнийг 4-өөр үржүүлнэ. 3-ны 4-ийг үржих нь 4. Иймээс бидэнд дахин нэгэн бүхэл тоо хэрэгтэй. Дахин нэг бүхэл. Энэ нь 4-ний 3. Дараагийн 4-ний 3-ыг өөр өнгөөр тэмдэглэе. Энэ нь эхний 4-ний 1, хоёр дахь 4-ний 1, гурав дахь 4-ний 1. Ингээд өөр нэг 4-ний 3 боллоо. 2 ширхэг 4-ний 3-таа боллоо. Үүнийг тодруулъя. Энэ нь эхний 4-ний 3, харин энд 2 дахь 4-ний 3 байна. Одоо 3 дахь 4-ний 3-ыг тэмдэглэе. Бидэнд дахин нэг бүхэл хэрэгтэй учраас энд байрлуулъя.
Өөр өнгөөр тэмдэглэе. 3 дахь дүрний 3 нь энд 4-ний 1, 2 дахь дүрний 1, 3 дахь дүрний 1. Дараагийн 4-ний 3-ыг ногооноор тэмдэглэсэн. Бидэнд дахин 4-ний 3 хэрэгтэй. Үүнийг өмнө нь хэрэглээгүй өнгөөр цагаанаар тэмдэглэе. Энд 4-ний 1, 4-ний 1, 4-ний 1. Энд байна. За тэмдэглэчлээ. Энд эхний 4-ний 3, 2 дахь 4-ний 3, 3 дахь 4-ний 3, 4 дахь 4-ний 3 нь энд байна. За тэгэхээр 4 ширхэг 4-ний 3 нь хэдтэй тэнцүү болсон бэ? Энэ нь тодорхой харагдаж байна. Энд 3 бүхэл зүйл байна. Энд энэ тэнцүү 3 бүхэл зүйл байна. 4-ний 3-ыг үржих нь 4 нь тэнцүү 3. Энэ нь 3-ыг хуваах нь 4-тэй тэнцүү 4-ний 3. Энэ хоёр нь ижил зүйл юм. 4-ний 3 гэдэг нь 3-ыг хуваах нь 4-тэй тэнцүү. 4-ний 3 гэдэг нь 3-ыг хуваах нь 4-тэй ижил. Ерөнхий тохиолдолд энэ үнэн. Батархаа энэ тэмдэг нь хуваах тэмдгийг илэрхийлнэ. Энэхүү зураглалыг харцгаая. Энэ нь тодорхой харагдаж байна. 3 бүхэл зүйлийг 4 тэнцүү хэсэгт хуваая. Эхний хэсэг, 2 дахь хэсэг, 3 дахь хэсэг, 4 дахь хэсэг. Хэсэг бүр нь 4-ний 3 байна.